Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж эхэллээ. За шинжлэх заалтуудад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд төрөөс нэг удаадаа 1000 м2 газрыг үн төлбөргүй олгох, зээлийн эргэн төлөлтийн хугацааг 8-аас дээш жил болгох өөрчлөлтүүдийг тусгасан байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгож байгаа зээлийн хэмжээ дээд тал нь 3-аас 5 жилийн хугацаатай. Тэгвэл энэ хугацаанд бизнес эрхлэгчид хөл дээрээ босч чадахгүй дээр эргэн төлөлтийн хугацаа давчуу байгаагаас сар төлөх зээлийн хэмжээ өндөр байна гэж үзсэн байна. Иймээс салбарын яамнаас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хууль дүрмд өөрчлөлт оруулж эрх хаврын чуулганаар өргөн барихаар төлөвлөжээ. Энэ ажлын хэсэг маань ажиллаа. За хүүний хувьд бол одоо бол 5-аас 6% байгаа. Энийг бол аж ахуй нэгжүүд бол бас байж болно гэж үзэж байгаа. Гол нь хүүнээс гадна хугацааны хувьд нэлээ уртуулах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол 3 жилийн хугацаатай болгочоор нөгөөх нь эргээд одоо хөрөнгө оруулалтаа дөнгөж оруулаад байж тал нөгөөх нь үр ашиг гарч чадахгүй. Тийм учраас ипотекийн зээлтэй адилхан буюу хамгийн багадаа одоо 8-аас доош жил болгох ийм одоо өөрчлөлтийг бол хууль дээр тусгаж байгаа. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зүгээс тавьж байгаа нэг хүсэлт нь газар олголт болоод газрын зориулалт нэрлэгдэж байна. Тодорхойлох юм бол иргэн аж ахуйн нэгжүүд өөрсдийн өмчлөлийн газар дээр үйлдвэрлэл эрхлэх үед нийслэлээс зориулалт зөрчсөн учраас заавалжгүй өмчлөх эрхээ эзэмших эрх болгохыг шаарддаг байна. Харин эзэмших эрхтэй болсны дараа газрын эрхийг нь цуцалдаг байдал цөөнгүй гардаг байна. Нийслэл дотоод үйл ажиллагаа явуулж байгаа энэ аж ахуйн нэгжүүдийн газрыг нэг булаагаад авчиж байгаа нэг юм тохиолдлууд нэлээд олон гараад байгаа. Энийг одоо энэ өмчлөлийн өөрчлөлгүйгээр зориултыг нь үйлдвэрлэл үйлчлэгээ болгож тийм өөрчлөх тийм боломж байдаг болоо тэрийг энэ дээр тусгуулах нэг санал байна. 1 км/квадрат ногд хүний тоогоор хамгийн цөөн буюу маш том нутаг дэвсгэртэй шүү дээ. Тэгээ бидэнд газар байгаа юм чинь яагаад иргэндээ эзэмшүүлж итгэж одоо өмчлөхгүй байгаа юм бэ? Гол нь гадаадын иргэнд одоо худалдан борлуулагч байд юм уу, зориуд тусаар ашигладагч байд юм уу? Ийм зүйл байгаа учраас энэ дээр нь тодорхой болцол тавиад иргэндээ итгээд энэ газраа өгөө гэдэг энэ саналыг бол хууль дээр тусгаад миний хувьд салбарын сайтын хувьд бол оруулж байгаа. Түүнчлэн төрийн өмчийн хуучин ашиглаж байсан байруудыг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлтэй нөхцлөөр түрээслэх заалтыг оруулсан байна. Цаашлаа жижиг дунд үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтыг 2-оос 3 үе шаттай буюу бичил, жижиг, дунд гэх зэрэгээр ялгаатай зээлийн үйлчлэгээнүүдийг бий болгохоор хуулийн төсөл тусгах юм байна.